Телевиз Монголын мэдээ суваг за энэ өрөө парламентд цууталтай улс төрийн намын дарга нарыг шууд нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад байна. За цаг хүрэхгүй хугацааны дараа Монгол улсын 2016 оны улсын их хурлыг сонгох сонгуулийн сурчлагын хугацаа дуусах гэж байна. За энэ цаг үед бид парламент цууталтай улс төрийн хүчнүүдийн удирдлагуудыг урьж за мөрийн хөтөлбөр за бодлого зорилтонд юу тусгасан талаар олон нийтэд та бүхэнд мэдээлэл өгөхөөр бэлдээд байна. За өргөцсөн зочдыг танилцуулъя. За Монгол Улсын намын дарга Мэри Гомбын энх болд, Ачсан намын дарга Зандаа хүүгийн энх болд, за иргэний зэрэг ногоо намын дарга Цэрэн доржийн ган хуйг, Монгол Улсын дэвс болт намын дарга Намбарын энх хоёр нар хүрэлцээд байна. Шууд нэвтрүүлгийнхаа за журам ёсоор би намын дарга нарт бас журмаа танилцуулъя. За юуны өмнө асуултанд хариулах дараа нийт 4 асуулт тавигдах болно. За оролцогч төс бүр асуултанд 2 минутанд хариулах болно. За хариулахдаа за бусад оролцогчдод нам гишүүдийг үндэслэлгүйгээр гутаанд оромжлох ийм одоо ярьж болохгүй сонгуулийнхаа хуулийн дагуу за оногдсон цагтаа хариулж явах явцад бусад оролцогчид үгийг нь таслах за дундуур нь ярих гэдэг тийм зүйл байж болохгүй. За үндсэн асуултууд тавигдаад дуусны дараа та бүхэнд хамгийн сүүлд дүгнэлт хэлэх 1 минутын хугацаа олох болно. За одоо бид асуултанд оръё. За нэсийн дараалалаар улсын дэд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намуудын дараалалаар эхний асуултанд Монгол Улсын намын дарга Мэри Гомбын энх болд хариулах болно. За уулуурхан Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх цорын ганц хүчин зүйл биш байсныг цаг хугацаанд нотолсон тийм ээ. Бид бүгд мэдж байгаа, ойлгож байгаа. За энэ үед их орноо хөгжүүлэхийн тулд энэ тэргүүн тавьж байгаа танаа намын зорилт юу вэ нэ? За телевиз үзэгч сонгогч та бүхний энэ оройн амраа муулан айлтгая. Монгол Ардын нам энэ удаагийн улсын хурлын сонгуульд мөрийн хөтөлбөрөөр боловсруулахдаа эдийн засгийн асуудал, улс орны эдийн засгийн өнөөдрийн бий болсон нөхцөл байдлыг засах, залруулах энэ байдлаас гарах талаар бол нэлээд тооцоо судалгаа хийж мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Бид уул уурхайн салбараа гэхээсээ илүү уламжлалт салбараа хөгжүүлж Монгол орныг энэ 3 сая хүний ажил амьдралыг зохицуулаад явах боломж бололцоо бий гэж ингэж үздэг. Бидний эрхэлж байсан дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг бий болгож байсан уламжлалт хөдөө аж ахуйн салбарыг бол бид хөгжүүлэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Газар тариалангийн салбарт бидний гаргаж ирсэн амжилт бол байгаа. Газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад гадаадад экспортлж байсан үе саяхан. Тэгвэл одоо бид гаднаас гурил авч иргэдийн хэрэгцээг хангадаг ийм улс орн болсон. Бид газар тариалангийн салбарт татварын, лизингийн, за даатгалын яг энэ салбарт зориулагдсан тусгай ийм бодлого явуулж өмнө хүрчээсэн тэр одоо амжилтыг бас гаргах ёстой гэж ингэж үзэж байгаа. Хоёрдугаарт бол мал аж ахуйн салбарын хувьд бол мал аж ахуйн одоо салбарын бүтээгдэхүүний үнийн уналтыг доктортой барьж байх тусгай сан байгуулж мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүсийн малчдын нийгмийн асуудлыг тодорхой одоо шийдвэрлэж за бидэнд бол бас стратегийн бүтээгдэхүүнийг зарлаж байсан ийм туршлага байгаа. За тэгээд мах сүүний анхны аян гэдгийг бас өрнүүлж тэгээд улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж олон улсын стандартыг хангасан ийм бүтээгдэхүүнүүдийг бий болгох за дээр нь үйлдвэржилтийг хөгжүүлэх 2100 гэсэн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж бид бол зорилт болгож тавьсан. 21 аймагт ер нь бол үйлдвэрийн одоо 100-аас доошгүй ийм шинэ үйлдвэрийг бол бий болгоё. Ингэж байж бид бол уул уурхайн салбаргүйгээр бас улс орныг авч явах боломж бололцоо бүрднэ. Ийм боломж бол Монгол улсад байгаа гэж ингэж ойлгож байгаа. Энэ салбарууд бол бидний бас өмнө нь хийж байсан, бүтээж байсан ийм одоо дадлаг, туршлага бидэнд бол байгаа. Энэ салбаруудыг сэргээхэд эдийн засаг бизнесийн таатай орчныг бүрдүүлэх явдал бол нэлээд их чухал байна. Татварын зөв бодлого явуулах хэрэгтэй, бизнесийг бэлдсэн бодлого явуулах хэрэгтэй, төрийн дарамтыг багасгах хэрэгтэй, төрөөс үзүүлж байгаа тэр дарамтыг багасгах тал дээр бол эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэж. За баярлалаа. Ачсан намын дарга Зандаа хүүгийн энх болд. Цаг яваад энэ тий. Яг тийм. Улаан болоод. Тийм байна. За би цаг маш байгаа учраас энэ юу манай эдийн засгийн 2 толгуур байгаа. Энэ уул уурхай бус ногоон өнгөтэй. Ногоон эдийн засаг одоо бусад эдийн засаг. Тэгэхээр энэ сүүлийн хэдэн жил юу болоо өнгөрч вэ гэхээр уул уурхай гэдэг
бүтээгдэхүүний үн бол их өөрчлөгдөж байна. Миний их холбооны намыг засаг өрж яхад энэ ингээ 17 өсөд тэр нь данч биднээс хамаарахгүй байна л да. Гинт өсөд. Тэгээ бидний засаг хонгот нэг шал дээр унчаад байгаа. Тэгээ энэ хооронд манай бүх эдийн засагч уул уурхаагаас хамааралтай болчиход балраад байна л да. Тэгээ арчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр маш энгийн. Бид энэ уул уурхайн хамаарлыг алга болгоно. Уул уурхайн үн ямар ч байсан бид манай эдийн засаг ажилдаг байх ёстой. Бид энэ ногоон хэсгээ дэмжих гэдэг. Энийгээ дэмжиж томруулна. Тэхийн тулд энэ уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүний экспортыг багасгаж боловсруулсан болгоно. За уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн эдийг боловсруулаагүй хэлбэрээр гаргахаар уул уурхайн хэдхэн эзэдэл баяжж байгаа. Энийгээ бид бүтээгдэхүүн болгоод жишээ нь бол 5-7 нүрсийг полипропилен чойрт болох юм төлөвлөгөө байна арчилсан нам. Ингэсээр 5-7 нүрс бол хаягдалгүй ашиглагдаж бид одоо пластмасын зах зээл рүү дэлхийн зах зээл рүү гарах болцоотой. Ийм мэтэрүүдээр уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулалт хийж тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж тэрийг хийж чадах дадлагжигч 100 мянга хүртэл хүнээ хөгжилтэй орнуудад дадлагжуулж сургаж ийм аж үйлдвэртэй болох зорилготой. Уул уурхай дангаараа бол муу экспорт байгаа. Боловсруулаагаар боловсруулж иж бол сайн экспорт болно. Тэгэхээр саяын ярьдаг эдийн засгийн бусад салбарууд мэдээж одоо хөдөө аж ахуй, аюул жуулчлал олон толгууртай эдийн засгтай болох ёстой. Хамгийн гол нь өнгөрсөн 4 жилдээ бид их зөв төвлөлт хийх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүн түүхийгээр л гараад ивэл манад ажлын байр байхгүй, нэмэн өртөг байхгүй. Тийм болохоор бүгдийг боловсруулж бий болох хэрэгтэй. Уул уурхайн бус хөдөө аж ахуй, 5 толгойдоо бус 5 шумалдаа найдаж хөгжиж гэдэг ийм шиг гаргаж байгаа. Иргэн зэрэг ногоон намын дарга гавыг. За, юуны өмнө телевиз үзэгчдийнхаа энэ үдшийн мэндийг ирье. Тэгээ сонгуулийн кампанид ажил эхэлж байгаа энэ үед бас сонгогчдод зөв ойлголт хүүднээс ийм мэтгэлцээ зохион байгуулж байгаа танай телевизийн хамт олон талархснаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэгэхээр Монголын эдийн засгийн сүүлийн үеийн хөгжлийг ингээ харахад хитрхи нэг салбарыг дагнасан, уул уурхайг хитчүүдсэн энэ байдал нь өөрөө Монгол орныг ямар байдалд хүргэж ийнө гэдэг нь харагдаж байна. Тийм учраас Монголын эдийн засаг солонгорсон олон төрөлт ийм олон тулгууртай эдийн засгаар хөгжих ёстой гэж бид хүн үздэг. Тухайлах юм бол хөдөө аж ахуйн хүнсний салбар, аялал жуулчлал манай бол ирээдүйн чухал салбаруудын нэг. Би одоо эс баярын засгийн газрын үед хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж явах үедээ Атрын 3 дугаар аяныг бид бүхэн санаачил зохион байгуулж Монгол орн Улаанбаатарынхаа хэрэгцээний дөнгөж 25% хангадаг байсан тэр цагт Монголын гадаад бодлогод хандивын гол хэсэг бол цөм хэсэг бол Улаанбаатар гаднаас авах Японы тусламж, Америкийн тусламж ийм бодлого явж байсныг бид бүхэн өөрчилж 3 жилийн дотор Монгол улс өөрийгөө Улаанбаатар хэрэгцээгээр Улаанбаатарын урьлаар хангах ийм зорилт төвшүүлээд энэ бол маш богино хугацаанд амжилттай сайн хэрэгжиж байсан. Үүн шиг бид бүхэн иргэдээ дэмжсэн, хүмүүсээ дэмжсэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжсэн, дотоодын нөөц болцоогоо дэмжсэн, гадаад орнуудаас хараат биш, одоо импортоос хараат биш энэ нөхцөл байдлыг бий болгох юм бол өнөөдөр Монгол оронд бол асар их нөөц болцоо байна гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ энд бас манай намаас нэг дэвшүүлж гол ярьдаг зүйл бол органик хүнс, цэвэр хүнсийг Монголд өргөн ороод хөгжүүлье. Тэгээ улсын их хурлын одоо эрхэм гишүүд маань тухайлбал оюун гишүүний одоо өдөртэй удирдлагын дор улсын их хурл органик хүнсний тухай хуулийг бас нэлээдгүй хугацаанд хилцэж баталсан байгаа. Тэгэхээр органик хүнсний хөгжүүлснээр эко бүтээгдэхүүн, био бүтээгдэхүүнийг бид хүн хөгжүүлснээр Монгол улс цаашдаа дэлхийд брэнд гаргах шинэ салбарыг хөгжүүлэх юм болцоотой болж байгаамаа. Тухайлбал би одоо элчин сайдаар ажиллаж явах үед чацарганы чиглэлээр Монгол улс брэнд бүтээгдэхүүн гаргах юм болцоо байдгийг судалж тухайн үеийн засгийн газрууд саналаа төвшүүлж байсан. Зөвхөн ганцхан чацарганаас эхэл 15 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр зөвхөн уул уурхайгаа шүтгэхгүйгээр бид бүхэн Монголынхаа ариун хөрс шороон дээр асар их хэмжээний нөөц болцоог ашиглаад хүн ардаа аятаа тухтай амьдруулах юм болцоо байгаа гэж бодож байна. Баярлалаа. Монголоос дэвсгэл намын дарга их баяр. За телевиз үзэгчдийн хамаар амгалан айлтгая. За бид энэ мэтгэлцээнд оролцоод ихний асуултанд хариулахдаа товчхон тодорхой хариулахыг бодъё. За мэдээж хэрэг уул уурхайн салбар
өнөөдөр өсөлтийг авчиж чадахгүй байна гэж ингэж ярьж байгаа. Энэ бол хоёр талтай. Үнэхээр дэлхийн зах зээл дээр уул уурхай бүтээгдэхүүний үн зарим талаар унж байгаатай холбоотой ийм яриа гарч байгаа. Манай Монголд бол харин олигархууд энэ уул уурхай салбарыг авч ахиад шунж байгаа учраас зориуд ард түмний төөрөгдүүлэхийн тулд уул уурхай салбар хөгжихгүй юмны унцаан гэж өөртөө хэмтгэ авах гэдэг. Энийг бас бид ялгасгаж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт уул уурхай салбараас мөнгө босгож бусад салбаруудад дэмжиж хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Тэгэхээр ямар ч гарц байхгүй. Уул уурхай салбарын үнэ унсан тухай асуудлыг ярих юм бол интернетээр хайгаад ороод үзэхэд бол тодорхой тоо байгаа. Жишээлбэл Австрали нүүрс үйлдвэрлэдэг орн. Коогч нүүрсээсээ доод чанар ингэж хэлж болохоор бидний чулуун нүүрс, эрчим хүчний нүүрс байна. Тэрийг ойрын 10 жилд Австралийн зах зээл дээр 50-аас $70 барина гэсэн юм тооцоо судалгаа гарсан байна. Тэрийг аваад үзвэл манай 5 толгой бол асар их хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүүг их үүсвэр болох болцоод байна. Харин харамсалтай 5 толгойг хэдэн олигархууд хоорондоо булаацалтж нэлүүдэр жинийг толгой олж нэг талд нь орж энэ ард түмний өмчийг өөрөө булаах гэж улаарч байгааг бид дэмжихгүй байна. Ийм байдлаас болоод энэ уул уурхай хөгжихгүй байгаа болохоос биш. Уул уурхай өөрөө ямар нэгэн одоо гаж бодолд орчоод хөгжлийг хоцроогоод байгаа юм шиг байхгүй. Ингээд мөнгө босгоно. Мөнгө босгоод бид мянганы төмөр зам 50 гэж зорж байгаа. Бас залуучуудынхаа мэдлэг боловсролыг дэвшлүүлнэ. Залуу хүн мэдлэг боловсролтой байж ич тэд инженерүүд болж ич, эмчнэр болж ич. Энэ аж үйлдвэрийн байгууллагыг хөгжүүлнэ. Энэ хол дарга ардын намын дарга хэлж байна. 100 үйлдвэр байгуулна гэж. Ийм ерөх юм ярьж болохгүй. Бид мянганы төмөр зам 50. Мянганы төмөр зам 50 гэхээр төмөр хайлуулна гэсэн үг. Ган хайлуулна гэсэн үг. Төмөр замын одоо эд эсийг үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэтэй чиглэсэн үйлдвэрүүдэд байгуулна. Би 450 мянган орон сууц гал ерхий орон сууцчулна 10 жилийн дотор гэж бодож байгаа. Тэгэхээр цементийн үйлдвэр, цонхны үйлдвэр, шилний үйлдвэр, бусад үйлдвэрүүдийг барьна гэсэн үг. За баярлалаа. Таны цаг дууссан байна. За одоо би хоёр дахь асуултаа тавья. За энэ асуултыг харчсан намын дарга Зандаг хүүгийн инх улдаас хэлж хариулна. За засгийн эрхэнд байсан намууд амар яриагаар ус амьдрал дээр хийсэн ажлуудаа яг таг баримттай хэлгээвэл ямар ажлыг онцолж хэлэх вэ? За энэ 2 минутт амар хурдан өнгөрдөг юм шүү дээ. Тэгэхээр энэ их хурлын онцлог бол ийм л дээ. Альч нам олон холоогүй 39 суудлаа байхгүй. Эдний намч ирэх хөрч байсан, эднийхч байна. Эднийхч одоо хүртэл байж байна. Тий. Эргэн зэрэг нөгөө нам бол одоо ч ирэх хөрч намгтыг тооцогдож байгаа шүү дээ. За ер нь бол маш хэцүү жил байсан. Бид нар бас амаргүй 4 жил гэж нэрлээд байгаа. Би зүгээр маш одоо ард түмний бүгдээрнгийнх нь мэддэг хэдхэн тоо хэлэхдээ энэ бол сүүлийн 30 жил бид нар энэ үйлдвэр гэдэг юмтай зээл өгөн. Ипотекийн зээлээр 82 мянган өрхийг шинэ байшинд орууллаа. Энэ бол 96 мянган Монгол барилгачдын ажлын байрыг бол хадгалсан. Өмнөх 91 жилд барьсан 2900 км-ээс даруй 505 км илүү засмал замыг бол ашиглалтанд оруулсан. 3405 км-ийг эрчим хүчний үйлдвэрлэлийг 25-аар нэмэгдүүлсэн. Сүүлийн 30 жил ийм ажил бол огт хийгдээгүй. Нөгөө л муу хэлүүлдэг Чингис Бондоор энэ ажлыг хийсэн. За захим засаглал түүц ард түмний хүн сурталгүй болгох гудам төсөл 643 мянган хүн ажилласан жилээ нөхөж тооцоолсон. Гэх мэтээр бол хийсэн ажил бол маш их байгаа. Зүгээр л аймгийн төвүүдийнхээ нүүр царайг хараад үзье. Улаанбаатар хотынхаа нүүр царайг харъя. Одоо хинч маргахааргүй ийм зүйл байгаа. Мэдээж энэ болгон бол мөнгөгүй хийгдэхгүй. Зам байрны мөнгө, байшин байрны мөнгө. За ипотектер бол улсын төсөөч нэг төгрөг гаргалгүйгээр ийм олон айлыг зээлийн хүүгийг бууруулах замаар бол шийдэж чадсан. Бидний ажил авахд ипотекийн зээлийн хүү 20% байсан бол одоо ихэнх нь 8%, за нэг 18 мянган орчим айл 5% рүү шилжиж байна л да. Ийм мэтэр бид ордог хүнийхээ тоог л нэмж байгаа. Тэр хэмжээгээр барилгын салбар томорч байна л да. Тэгээ манай бусад эрх баригч намууч гэсэн энэ талаар улаан гэрэл асчлаа. Ярих болов гэж бодож байна. Тийм. Эрийн зэрэг нөгөө намын дарга хамыг. За миний яриа бол хоёр хэсэгт хуваагдах юм шиг байна. Би яг хоёр хэсэгт хуваагдах вэ гэхээр
Улсын их хурлын гишүүн оюун байгаль орчин ногоон хөгжлийн сайдаар 2000 Алтан уягийн засгийн газрын үед бол ажилласан. Нэг юм танхимын нэг гишүүн байсан. Түүнээс хойш бол танхимд гишүүн байхгүй учраас засгийн газрын бүрэлдэхүүнд байхгүй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ийм учраас асуудлыг хоёр хэсгээр авч үзэх зөв болов. Тэгэхээр соён танхимд ажиллах үед бол бид бүхэн чармайл тавьж, багаар ажиллаж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, улсын их хурлын тогтоол гарсан байгаа. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар Монгол улс цаашдаа яаж доктортой хөгжих үү гэдэг тодорхой зорилтуудыг гаргаж ирсэн. Жишээлбэл зарим тоог хэлэхэд 2020 он хүртэлх хугацаанд байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтын нийт хөрөнгө оруулалтын 20% хүрэмж гэдэг юм уу? Эрчим хүчний үр ашгийг 2020 он гэхэд 20%-аар дээшлүүлнэ. Сэргээгдэх эрчим хүчний суйрлагдсан хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бодлого явуулж 2020 он гэхэд мөн 20% хүргэнэ гэсэн байгаа. Засгийн газрын худалдан авалтын буюу бидний нэрэл заншнаар тендерийг шудраг болгохоос гадна ногооруулж 2016 оноос эхлэн засгийн газрын худалдан авалтад ногоон худалдан авалтыг тусгайлан оруулж 2020 он гэхэд ногоон худалдан авалтыг 20% хүргэнэ гэсэн зорилтууд дэвшүүлсэн байна. Засгийн газрын тэгэхээр 2020 он гэхэд хөлөмжийн хийн ялгаруулалтыг 20%-аар багасгаж энэ чиглэлээр бодлого үйлчлэг бүх шатнд дэмжинэ гих зэргээр мөн ядуурлыг бууруулах бүх асуудлыг байгаль орчны асуудал, ногоон хөгжлийн асуудалтай холбож авч үзсэн байгаа. За тэгэхээр дараагийн хоёр дахь хэсэг нь юу гэхээр одоо бол сөрөг хүчний байр сууриас ярих нь зөв баг гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн манай засгийн газруудын бодлого ард иргэдтэй төдийлөн наалдсангүй. Тэгэхээр мөн л бид нар олон жил ярьсан тэр хүн амын ердөө 2% гэр бүлийн 2% нь одоо бидний төсөөлшгүй амьдралаар амьдарч байна. Тэр үедээ гадагш нь одоо нуусан хаасан юм офшор дансанд байрлуулдаг ийм бүлэг этгээдүүд бий болсон. Тэгэхээр энэ бүх бүлэг этгээдүүдийг хаацаалсан бодлого хэвээр үргэлжилж байна. Эцэст нь ард түмэн өнөөдөр ямар байдалтай байна гэдгийг харагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн үр ашиг тоо өсөлтийн тухай ярих боловч нөгөө талдаа иргэдтэй жирийн иргэдийн амьдралд хэр зэрэг наалдав Чингис бонд бусад олон бонд өр зээлийн асуудлууд хаагур өнгөрөө гэсэн асуудлыг бид хүн тавьж байгаа. За баярлалаа. Монголоос дэвсгалтын даргын их баяр. За та бүхэн маань мэдж байгаа. Бид улсын их хурлд эвсэл гэдэг утгаараа оролцоод 11 судалтай болсон. Манай арчсан мардын намын нөхдүүд маань манай гишүүдийг уруулж харуулсарваад цөөлөлдсөн. Бид тийм учраас бол тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх тийм болцоотой ажлыг хийж чадаагүй. Гэхдээ бас зүгээр суугаагүй. Тухайлбал оюутлахын луврын гэрээг үнэхээр луврын гэрээ байсан байна гэдгийг судалж гаргаж ирэх ажилд манай эвслийн нөхдүүд идэвхтэй оролцсон. Харамсалтай нь ардын намынхан маань засгийн газарт гүйж орж ирээд дахиад манангийн засгийн газар байгуулсан үед Дубан гэрээ гэсэн ийм учир дутагдaltaй гэрээ байгуулагдсан. Тийм учраас бид хяналтынхаа үүргийг биелүүлэх гэж хичээсэн. Мөн засгийн газар тогтворгүй байдалд орох үед бид тэр тогтвортой байдлыг хангах байр суурийг барьж ирсэн. За өнгөрсөн юм ярихаас илүү одоо ирээдүйн юм ярих хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгээ би түрүүн таслагдсан яриагаа үргэлжлүүлээд бид залуучуудад илүү анхаармаар байна. Залуучуудын мэдлэг боловсролт. Тийм учраас манай намаас оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс даадаг болдог тэр тогтолцоо бишгэлжий гэж ийм зорилтыг дэвшиж байгаа. Би Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд 2009 онд орж байхад яг ийм заалт ийм зорилтын төлөө санал гаргаж ирсэн. Харамсалтай нь 2009 онд бол энэ хийж эхлэегүй. 7 жил алдлаа. Дороодсон 7 жилийг одоо бид ардаа өнгөрөөж урагшаа харж залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлье. Залуучуудын ажлын байрыг бий болгоё. Тийм учраас орон сууц байр, мянганы төмөр зам байр, эрчим хүчний шинэ хөлсөрийг бий болгоё. Бүтээн байгуулалтыг эхлүүлье гэж ингэж зорж байгаа юм аа. Мөн малчтаа харж үзье. Харж үзэхдээ түрүүн манай энд мэтгэлзээнд оролцож байгаа нөхдөд минь ярьж байна. Монгол малын түүхийдийг үн төргий гэж. Энэний цорын ганц хамгийн зөв эхлэл бол мал эмнэлгийг дахиад сэргээх ёстой. 90-ад оны сүүлээр мал эмнэлгийг буруу хувьчилсан болоод малын чанар муудаж Монголын малын гаралтай түүхий дэлхийн зах зээл дээр үн буурсан. Тийм учраас бид мал эмнэлгийг сэргэнэ гэж бодож байгаа. Малчныхаа эмнэлгийн эмчилгээний зардлыг үе шаттайгаар төрөөс даадаг тэр систем рүү бас шилжих гэж бодож байгаа. Ингэж цогц арга хэмжээ авчиж энэ улс орн маань өвдөө болно. Хамгийн гол нь залуучуудын мэдлэг боловсролтой болгоё. За баярлалаа. Монгол Улсын намын Монгол Улсын намын дарга
Бол Хийсэн ажлын тухай ярьж байгаа шиг байна. Яахын аргагүй 12-оос 16 онд бол ардчилсан нам Монгол Ардын хувьсгалт нам бол хамтарч энэ засгийн эрхийг барьж ажилласан. Энийг Монголын ард түмэн бол мэдж байгаа. Хийсэн зүйлүүдийг ярих юм бол хийсэн ажилд бас бодтой үнэлт өгнөлт өгөх зүй ёсны хэрэг. Гэхдээ ямархуу зүйлүүдийг хийх үн өртөх нь ямар байв уу гэдгийг бол бид нэр бас бодод тооцох ёстой. Жишээ нь 4 жилийн өмнө 1 км замыг 100 сая төгрөгөөр тавьж байсан бол өнөөдөр 500 сая төгрөгөөр тавьж байна. Улаанбаатар хотод 1 км замыг одоо борооны ус зайлуулах системтэй гэрэл дохиотойн ингээд тавихад 800 сая төгрөгөөр тавьж байсан бол 2.4 тэрбум төгрөгөөр тавьдаг болсон байх жишээтэй байна л да. Сая ардчилсан намын дарга хэлж байна. 3400 км зам тавьсан гэж. Замчид бол 2200-гийн өмнөх 4 жил тавигдсан байсан. Тэгээд сүүлд нь нэмж энэ ашиглалтанд орснороо 3400 болж байгаамаа гэд. Ингээд тооцоод үзэх юм бол бас хийсэн ажил дээр тодорхой үнэлэлт өгнөлт өгөх ёстой гэж болж байгаа. За бид бол засгийн эрхийг барьж явах үед бол жишээ нь орон сууцны хөтөлбөрийг бол 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлээд 38700 айлын одоо байр ашиглалтанд оруулж ирсэн. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлээд 6% хүүтэй ипотекийн зээлийг Монгол улсад анх удаа Монгол Ардын нам засгийн эрх барьж явахдаа хийж хэрэгжүүлж төрийн албан хаагчдын одоо хөтөлбөр юмнуудыг бол хэрэгжүүлж байсан. За мөн одоо бүтээн байгуулалтын ажлын хувьд бол орон нутагт тодорхой үйлдвэрлэлийг дэмжсэн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар бол маш олон зүйл хийж олон иргэд ажлын байртай амьдрал ахуйтай болж ажлын байрны одоо ийм бодлогыг бол бид хэрэгжүүлж байсан. Нийгмийн чиглэлээр гэх юм бол бид цалин тэтгэврийг яг бараа бүтээгдэхүүний үн түүний өсөлтөөс ч илүүгээр жишээлх юм бол 4-8 онд 300%, за 8-аас 12 онд 257%-аар цалин нэмжсэн. Өнгөрсөн 4 жилд бол 8%-аар цалин нэмэгдүүллээ. За бид хүүхдийн мөнгийг ялварлагүй болгож ирсэн, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Гэх мэтлэн ярих юм бол иргэдийн нийгмийн одоо асуудал чиглэсэн олон асуудлыг цогцоор нь бодлогын хүрээнд бид шийдэж байсан. Ер нь төр улс гэж байдаг бол иргэдийнхэн энэ одоо хүмүүсийн амжиргаа ямар байна уу? Түүнд үнэлт өгнөлт өгч тодорхой бас нийгмийн одоо хамгаалалт халамжийн бодлогыг бол авч явах ёстой гэдэг ийм байр суурин дээр бол манай нам байдаг. намын дарга цандаа хөөхийн бол надаас хэлсэн. Тийм, уучлаарай. Тийм. За би одоо дараагийн асуултаа тавья. За гэхдээ олон нийтийн донд бас нэлээд хүлээлт үүсэх асуудлаар тавья гэж бодож байна. За энэ асуултанд бол эдийн засгийн ногоон намын дарга ган хуйг эхэлж хариулна. За Монгол хүн бүр шинэ төссөн хүүхэд бүр 15 сая төгрөгийн өртөө гэдэг мэдээлэл бол олон нийтэд их тархсан. За энэ өрөө зээл үү? За Монгол улс өртөө гэдэг нь бол тодорхой. Өртөө гэдэг нь яагаад бид бүхэн энэ өрөнд санаа зовох ёстой юм бэ? Социализмын үед 10 тэрбум гаруй шилжих рублийн өр. За яг долларт шилжүүлэх юм бол 10 тэрбум гаруй доллар гэсэн үг шүү дээ. Тухайн үедээ юугаар жишээ юугаараа тэгж тооцож байсан. Энтэд үзүүлээ үзэх юм бол энэс бараг 2 дахин илүү хэмжээний одоо өрийн асуудал бий болсон байгаа. Энийг бол нуух юм байхгүй. Гагцгүй энэ тавьсан өр хүмүүсийн амьдралд хэр наалдав? Энэ их өрийг тавьснараа монголчуудын амьдрал хэд дахин дээшлэв гэсэн асуулт л байгаа юм л да. Тэгэхээр сая ингээд сонгогчтой уулзаад зөвхөн Улаанбаатар хот биш, Тойрог биш, өөр одоо бусад аймагуудаар ингээд яваад ярьж байхад бол хүмүүс нүдэндээ нулимстай. Нулимс цэйлгэнүүлэн ярьж байна. Өнөөдөр үнэхээр байдал улам хэцүү боллоо гэдэг асуудал. Тэгэхээр цаашдаа Монгол улс энэ жил 500 сая доллар өр төлнө. Ирэх жил тэрбум долларын өр төлнө шүү дээ. Энэ өрүүд бол Монголын байгалийн баялагаар барьцаалсан өрүүд байна. Энэ бол Монголын ард түмний баялаг. Тийм учраас бид бүхэн энэнийг ярих ёстой, гарцын талаар бас зөвлөдөх ёстой. Гэхдээ аль нэгэн одоо улс төрийн хүчинд буруу тохихоосоо илүү хамгийн гол нь бид бүхэн гарц хайж Монгол орн маань яаж өргөв, яаж хүн ард нь зөв амьдрах уу гэдэг. Үүнийг ярихаас өмнө нэг чухал асуудал хөндөх ёстой болов. Энэ шударга ёсны асуудал. Өнөөдөр 2 идэхгүй хоосон хонохгүй айл зөндөө байна. За 3 идж байгаа айл өдөрт нь 3 хоол идж байгаа айл бас байгаад баг тийм ээ. Тэг өлөн зэлмэн амьдралтай өчнөө хүн байна. Тэгэхээр энэ хүмүүс ярихдаа бол Монголд газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын асуудал их хөндөж байна. Тэгэд юу ярьж ийнө вэхээр шударга ёс. Өнөөдөр монголчууд шударга ёсоор үлсэж байна, цангаж байна. Ил тод биш байна. Дарангуйлын уур амьсгал үнэртэж байна. Боож хааж байна. Төр нь өнөөдөр иргэддээ үйлчлдэг биш. Тэр ихтэл би одоо энэ зовлон биеэрээ амсаад 40 хоног би шүүх цагдаагаар явсан. Улс төрийн захиалгатай үйлдэлүүд гарсан. Сая хүртлийн телевизийн ярилцлаганд ороход бас л амаргүй нэлээд юм болж орж ирж байна тийм ээ.
Тийм учраас Монгол оронд эрх чөлөө байна уу? Монгол оронд энэ бид бүхэн чөлөөтэй амьсгал чадах уугүй гэдэг асуудал хамгийн чухал. Монгол оронд шудраг бас байна уу гэсэн асуудал зүй ёсоор тавигдаж байна. Энийг ард түмэн хүсэж байна. Шудраг байх юм бол, зөв байх юм бол, зөв төр байх юм бол Монгол орн цаашдаа зөв замд орно гэсэн юм нийтлэг бодол бол хүмүүст байна. За баярлалаа. Монголоос тавьсгал тамандаад их баяр. Тэгэхээр өр жилийн асуудал нь үнэхээр эмзэг асуудал. Би өөрөө ерөнхий сайд багтаа Орос их хөрийн асуудлыг тэглэх ажилд багтаагаа оролцож энэ асуудлыг шийдэж байсныг санаж байна. Тэр үед л бид эдийн засгийн хаан тусаа тоотлыг бүрэн утгаар нь олж байна гэж ингэж баярлж байна. Одоо харин 22 тэрбум Америк долларын тухай асуудлыг ярихлаар нэрээ эрсдэлтэй байдал бий болжээ гэж ингэж ойлгож байна. Гэхдээ Ахмадууд маань 11.7 тэрбум Америк долларын хэмжээний зээлийг тэр үеийн зөвлөлт усаас аваад Эрдэнэтийг барьсан байгаа, Дорхоныг барьсан байгаа юм. Ард түмний бичиг үсгтэй болгосон, эрүүл сарвал болгосон, улс орны тусаар тогтолтой ийм дэлхийд хүлээн зөвшөөрсөн орн болсон. Тийм учраас энэ завшааны агшлууд бид Ахмадуудаа баярлаа гэж хэлхээс өөр арга байхгүй. Харин энэ 22 тэрбум долларын аль нь үнэхээр бодтой зээл юм, аль нь худлаа бичлэлт юм бэ гэдгийг ялгаж салгаж энэ асуудлыг шийдэх ёстой. Бид бол шийдэж чадна гэж бодож байгаа Монгол ардын хувьсгалтаа бидэд тийм туршлага байна. Энэ дотор жишээлбэл оюутлахын гэрээгээр Монгол хүн өөрөө өөрийнхөө баялагийг гадныхантай хамтарч эргэлтэнд оруулахдаа өөрийнхөө баялагийг ашиглахдаа өөрөө зээл авсан маягаар бичлэлт хийсэн баг. Санжийн баяр. Энэ 22 тэрбум Америк долларын 11 нь 10 гаруй бараг 11 тэрбум нь тийм л бичлэлтэж бий болсон өөр. Тийм учраас энэ 22 тэрбум гэж өнөөдөр ярьж байгаа ч гэсэн яг бодиттойгоор бүтсэн, ажил болсон тэрбум доллар гэж бодох юм бол дөнгөж тал нь байна. Энэ мэтэр бид ард түмнийхээ дэмжлэг авч сонгодвол энэ өрийн асуудлыг бол ялгаж салгаж богино хугацаанд шийдэж энэ өрийн дарамтаас ард түмнээ гаргана. Саяхан харин сайхан бэлэг хүмүүстэй уулзахдаа миний зүгээр авсан мэдээлэлээр ард иргэд маань бид өртөө юм уу зээлтэй юм уу гэж асуулаар бид өргөвэ зээлтэй гэж ярьсан баг. Энэ бол зүгээр үгийн тоглоом. Өр зээл хоёр адилхан яригдчихэж байгаа. Ингэж ард түмний хуурах хэрэггүй. Бүгдээр ажиллая. Яг энэ асуудал дээр харин намууд хамтарсан нэг байр суурьтай болох ёстой. Оюутлахын тэр худлаа бичлэлтэй өр дээрч мөн одоо авсан зээл дээрч Монгол тэгжвэж өрийн асуудлыг зөв зөвхөн шийднэ. Ийм байр суурийг бид барих болно. Цаашдаач баримтлана. За баярлалаа. Монголоос энэ намандаад мяган бэх болд. Тийм хүн бүр 15 сая төгрөгийн өртөө боллоо гэж. Тэгэхээр Сүхбаатарын Батбул гэдэг хүн Норвегийн Алтан хуягт Монгол улсыг засгийн газрыг хүлээлгэж өгч явахт бол засгийн газрын өр нэг хүнд оногдох нь 1.5 сая байсан бол өнөөдөр засгийн газрын өр нэг хүнд оногдох нь 5.9 сая болж өссөн байнамаа. Улсын нийт өр тэр 22 тэрбум долларын өрийг хүн амд хуваах юм бол ингээд 15 сая төгрөг болж байгаа. Бид нэр өрийн үйлчилгээний зардалд 12 онд 37 тэрбум төгрөг зардаг байсан бол өнөөдөр 960 тэрбум төгрөг зарж байгаа. Инхээр өрийн ачаалал гэж Монгол улсад ямар болсон бэ? Ямар хэмжээний өр нэмэгдсэн бэ гэдэг нь бол ойлгомжтой. Өнгөрсөн 4 жилийн дотор бол үндсэндээ их өрийн нэг 70 орчим хувьтай тэнцэх ийм өрийг л тавилаа л да. Сая инхээр гоо хэлж байна. Их өр 11 тэрбумаар юу хийсэн бэ гэдгийг би энэтэй бол санал нэг байна. Гэхдээ их өрийг дарахтаа бол бас нэг 174.9 сая доллар дутуу орхисон байсан юм байл. Одоо яг хуу өр нэгэнт ийм болсон. Өрж гэдэг вэ, зээлч гэдэг вэ? Одоо бүр сүүлдээ өглөг гэдэг нэртэй хууль болгох гэж оролцсон шүү дээ. Тэгэхээр энийг монголчууд яаж дарах вэ гэж. Бид бол энэ дээр хамгийн гол нь санаа зовж байгаа. Энийг дарахын тулд бол улс орондоо эдийн засгийг дэмжсэн, бизнесийн орчин сайжруулсан нэг жижигхэн үйлдвэрлэлийн цэгч байсан тэрнийг л одоо ажилуулах хэрэгтэй байна. 4 жилд 30 мянган аж ахуй нэг зүүд хаалгаа барьчлаа шүү дээ. Өнгөрсөн 4 жил. Тэгэхээр бизнес тэмцсэн орчныг бий болгон татварын зөв бодлого явуулъя. Төсвийн одоо сахилах хариуцлагыг дээшлүүлье, тийм ээ. Тэг батлагдсан төсвийг чинь өнөөдөр яаж зарцуулж байна? Аймаг сум дамжуулаад зарцуулж байгаа шитэй шүү дээ. За тэгээд энэ зээлийг хэрхэн олгосон байна уу? Дүрм журмын дагуу олгож юу гэдгийг үзэх хэрэгтэй. Наазах нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр 3.1-д нь энэ зээлээс одоо их усрыг олгоод 3.2-ын шинэ одоо хөрөнгө олох гээл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хэрэгжүүлж олгосон зээл нэг ширхэгч байхгүй л байгаа байхгүй юу? Тийм учраас бол энэ зээлийг авсан улсууд хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна уу? Зээлийг олгохдоо хууль дүрмд нийцэж үгүй юу? Үр дүнгүй байгааг нь одоо эргүүл төлөөд тэгээд энэ өр зээл төлөх ажил руу орох хэрэгтэй.
Бид нар үр зээл дээр маргаад авах юм байхгүй. Дэлхий биднийг өртөө уусныг хэлж байгаа. Зээлжих зэрэглэл 4 дахин буурсан. За Financial Times-д бол Монгол өрөөсөө бол эрсдэлд орж магадгүй орны 2 дугаар бичигдсэн байгаа. Бид нар эндээ өртөө өргүү гэж ярих биш. Дэлхий биднийг энэ өрийн асуудлаар хүндэрлээ шүү гэдгийг хэлж байгаа. За баярлалаа. Ажилтны намын дарга Зандаа Хүүгийн хувьд. За өрийн асуудлаар ийм гавыг гишүүн биш болчихоос энэ мэдээлэл бол байхгүй байх л та. Энийг нэг юу дэлгэц рүүгээ харуул та. Манай инх бол дэд дарга бол энийг зайлшгүй мэдэх ёстой. Энэ улсын их хурлын гишүүдэд хараадаг үр юм байна. Юу гадаад зээлийн мэдээ. Энэ бол манай 26-7 жил хоримтлуулсан зээл байгаа. Засгийн газрын өр ердөө энэ доотлын 4 тэрбум доллар. 10 тэрбум нь оюу толгой, саутгой би 2 тэрбум 709 манай их хурлын нөгөө баян гишүүдийн тавьсан өр, МСС, МАКЗАК. Энэ болохоор банкны өр, энэ Монгол банкны өр, энэ хөгжлийн банкны гэдэг. Тэр ийм өндөр ямыг бүгдээрингийн 15 сая тоогод байгаа нь дор хаяжхад шудраг биш байгаа. Энэ олон өрийг бол хувийн хвшил төлнө. Энэ бол улсад хамаагүй. Энээс доошо улсын өр үүсэж байгаа. За манай улс зээлтэй өртөө юу гэдэг үгээр тоглож байгаа биш ээ их болдог шүнэ. Ямар ч хүн банкнд очиод би 100 сая өр авъя гэж хэлдэг шүү дээ. Би зээл авъя гэж хэлдэг. Тэгээ Монгол улсад бол зээл байна. Энийгээ бид графикийн тав төлж яваа. Тийм учраас энэ бол өр болчоогүй маа. Өр болох ч үндэс байхгүй. Арчилсан нам Монгол улсынхаа эдийн засагт итгэдэг. Зээл аваад бид юм хийх ёстой. Энэ өрөөр улс төр хийх бол ямар ч утга учиргүй маа. 2090 онд бас улс төр хийдэг л байсан ш. $5,000 гэх мэтэр. Одоо бол нийт ард түмнэрээ төлдөг 15 сая өр ерөөсөө байхгүй. Харин Монгол Ардын намын баян гишүүдийн өөрийнхөө компани авсан зээлийг төлөвлөх гэж оролдож байгаа нийт ард түмэндээ хувааж байгаа 15 сая гэдэг аимшиг бол байна. Улсын их хурлын гишүүд мэдээлэлтэй байдгийн хувьд энэ гишүүн биш улсуудаас бас ялгаатай юм ярих хэрэгтэй маа. Гавьгийг бол би бас энэ мэдээлэл байхгүй байлаа гэхэд гайхгүй. Та бид хоёр бол энэ мэдээлэл бол байгаа. Мэдхийн сайнаар мэдж байгаа. Нэг өдөр үсээгүй юм чи. Тийм учраас бол сонгуул Монголд оролцохдоо бас нэг замбараа намаатай ярьж яахгүй бол болохгүй байна. За баярлалаа. Би дараагийн асуултаа тавья. Энэ асуулт нь Монгол Улсын төвсгөл намын даргын хувьд эхэлж хариулах болно. За сүүлийн үед бас иргэдийн хүсэж байгаа хариулт төсөж байгаа нэг зүйл бол за энэ төрийн албан хаагчдыг бяцаалж мөнгө одоо юу гэдгийг авах тухай асуудал за 60 тэрбум за иргэн болгон мэдж байгаа. За энэ асуултанд хариулт өгнө. Та бүхний бодол юу вэ? Би энийг бол би ингэж бодож байгаа. За 4 хоногийн өмнө бол би энэ сонгуул шудраг болох нь ард иргэдтэй уулзаад санаа бодлоо хуваалцаад явж байхад бол бас энэ асуудлыг ер нь улс орны хямрсан асуудлаас гарахын талаар санаа бодлоо ярилцаж шудраг сонгуул болж магадгүй гэсэн байдалтайгаар их ирээдүрийг өөдөр харж ирсэн. Гинт энэ мэдээлэл гарч ирсэн би хөдөө явж ирсэн. Хурцсэн энийг үзсэн. Тэгээ би энэ хотоор явал сайн мэднэ л дээ. Олон жил би хамтран ажиллаж ирсэн. Тий одоо Монгол Ардын намын дарга Миягон би энэ холд дуун мөн байна лээ. Одоо тэрийг бодлоо янз янзын цагдаа магдаа шалгасан шалгаагүй гэж одоо ярих хэрэггүй. Энэ бол маш буруу юм. Бүр гинт үйлдэл би шууд хэлж. Ингэж болохгүй. Сонгогчд саналаа өгөөгүй хахад тэдний өмнөөс сонгуулийн дүнг шийдчихэд тэгээд төрийн албыг худалдачаад тэгж мөнгө боцгочоод тэгээ сонгуульд орж баян тансаг царайлж телевизийн бүх цагийг худалдаж авч ингэж болохгүй. Би бол одоо энэ хол даргад насны хувьд ч тэр хамт ажиллажсэн хүний хувьд ч гэсэн ийм байдал үнэхээр болсон бол за болсон гэдэг нь бол тэр бичдгээр тогтоож байгаа. Тэр намайг дуурайгач ч юм уу за намайг дуураймаргүй зүгээр л уучлах учраа. Би ёс зүйн алдаа гаргасан байна. Хуулийн хяналтын байгууллага шалгана үз. Тэгээд үн зөвийг тогтооно үзэхэд. Энэ сонгуул бол ерөөс юм луурын сонгуул болж болохгүй. Дараа нь сонгуулийн дараа төрийн албанд очичоод тэр зарцуулсан мөнгө хэдэн арав дахин нуулна шүү дээ. Тэгээ Монгол Ардын намын сонгуульд одоо хэдэнд судал авсан тэр бол худлаа судал гэж ард иргэд ойлгож эхэлж шүү дээ. Ийм луураар авсан судал байж магадгүй ч хардсан шүү дээ. Легитимийн шин чанар гэж бас төр зэст байдгийг. Тэр шин чанар алдагдаж байна. Тийм учраас би одоо тэр нөхдүүд маань ажил дээр очичоод
өөрийнхөө шархыг нөхөж хэдэн 10 дахин алдсан мөнгөө нөхөж ард иргэдийг зовоож л олно шүү дээ мөнгийг. Хэл ахуулаар олно. Ийм байдлыг бол таслан зогсоох хэрэгтэй. Ийм байж юусоо болохгүй. Монголын төрийг ямар их хамтан хөдөлж явд юм бэ? Улаанбаатар хотод 60 тэрбум төгрөг босгосон гэдэг чинь улсад бол хэдийг босгосон баг. Энэ бол арай хэрэг шидэрсэн шууд хэлий. Би хамт ажиллаж ирсэн нөхдүүд. За баярлалаа. Ингэж болохгүй. Монгол Улсын намын дарга Миган Биеийн холд тайлбар өгье. Тэгэхээр Монгол Ардын нам бол энэ удаагийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөөр боловсруулж, олон түмэнд танилцуулж, олон түмэн биднийг дэмжиж, бидний мөрийн хөтөлбөрийг хүлээж авч, манай нэр дэвшигчдийг зөв зүйтэй талаас нь хүлээж авч, сонгуулийн эцсийн үр дүн бас нэлээд одоо тийм нааштай харагдаж эхлэх үедээ зэрэгцэж, эрх баригчид арчилсан нам, Монгол Ардын хувьсгалт нам нийлж, хоршиж ийм эвдүүлэг гаргаж ирж олон түмний санаа бодлыг өмүүлэх гэсэн оролдлого хийсэн. За энэ эвлүүлгийг гаргасны дараа бол бид нар цагдаагийн байгууллагт бол хандсан. Бид мөрийн хөтөлбөртөө энэ төрийн үйл ажиллагааг мэрэгшүүлнэ. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэдэг. Тэгээд энэ олон түмэн бол аль нам засгийн эрхэнд байхаараа төрийн албан хаагчдыг олноор нь хомруулан халдаг билээ. Аль нам засгийн эрхэнд ганц нэг судалтай болохоор авилгал хэл ахуулын асуудлаар баригдаж хоригддог билээ гэдгийг бол мэдж байгаа. Бид бол ийм зүйл хийх тийм ёс суртахуунтай улсууд бол биш. Тэгээд бид нар яг хуу энэ асуудлыг цагдаагийн байгууллагт бол өгсөн. Цагдаагийн байгууллага 2-3 хоног шалгаж үзээд бидэнд өнөөдөр тэр шалгаж байгаа ажлынхаа явцын талаар мэдээлэл ирүүлсэн. Энэ цагдаагийн байгууллагын. За энэ дээр иргэн Д Ө нарыг бол Монгол Ардын намын удирдлагуудын энэ ярианы бичлэгт эвлүүлэг хийн тараасан гэх энэ асуудлаар бид нар холбогдуулан шалгаад байна. Тэгэд энэ зүйлийг бол тэр шүүх шинжилгээний байгууллагт өгөх ёстой байгаа гэдэг энэ бичиг нь бол ирчихсэн байгаа. Гэвтэл цагдаагийн байгууллага сонгуулийн дэг журамтай холбоотой асуудлаар мэдээлэл хийхэд мэдээ CGMN гэдэг сайтаар тэрний доор нь энэ дээр бол ДЭ гэж байгаа. Тэгэхэд ОЭ гэдэг улсуудыг цагдаа ерөөсөө шалгаагүй асуугаагүй. Монгол Ардын намын дарга инк болдын танилцуулсан бичиг бол худлаа гэж мэдээ CGM сайтаар тэгж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь үргэлжлүүлээд ингээд сонгуулийн сурчлагаа хаагдах тусам өхөр бууга тавина гэж монголчууд ярьдаг штэ. Ийм байдлаар бол олон түмний санаа бодлыг авах гэж, эзэмдэх гэж оролдох хэрэггүй. Олон түмэн сонголтоо хийцэн. 4 жилд юу болсныг мэдж байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг мэдж байгаа. Монгол Ардын намын ажиллаж байсан туршлагыг ч мэдж байгаа. Тийм учраас бол За баярлалаа. Ачсан намын дарга Зандаг Биеийн холд. Бичлэгэн дээр хоолоонд гарч байгаа манай их хурлын дэд дарга бол мэдээж ингэж өгүүлсгэн. Манай нийслэлийн сонгуулийн штабаас тэр бичлэгийг интернетээс олж аваад хүсэлт гаргаад криминалистикийн албаар шалгуулсан юм билээ. Тэгээ өнөөдөр манай нийслэлийн иргэдийн хурлын дарга Батулга бас мэдээлэл хийсэн. Криминалистикийн шинжилгээгээр бол тэрийг зөв гэсэн байгаа. Би бас итгээгүй. Хоолой нь мөн чимшиг л байсан. Тэгэл сандуугийн мэдэгдэл хийх хүртэл бол би итгээгүй л дээ. Энэ арай ингэж болохгүй гэж бодоо яваад байсан. За сандуу бол тэрийг одоо бид нар 2 жилийн өмнө ярьсан яриа байна. 2 жилийн өмнө Монгол Ардын намыг урьж засагт оруулсан үедээ бас таарад байгаа. Тэгээ 382 хүнийг ажлаас нь чөлөөсөн байдаг. Яамны хэлтсийн даргаас дээш. Тэгээ хэлтсийн даргаас дээш хүмүүсийг бүгдийг солино, хүн болгон 5 хүн авчирна, тодорхой хэмжээний тариф тогтооно. Энэ бүх яриа бол үнэн гэдэгт бол би эргэлзэхээ байсан. За өчигдөр Ховд аймгийн Монгол Ардын намынхан сонгуулийн дараа хувааж ах албан тушаалаа иргэдийн урал засаг дарга бүр жижүүрээ хүртэл бичсэн жагсаалт интернет гарч ирж байна. Яг гоо тэнд нөгөө мөнгөн дүн байхгүй юм л да. Тариф нь. Тэгэхээр энэ бол цагдаа дээр шалгаж байгаа саяын мигийн их хол дарга гишүүний үзүүлдэг бичиг бол өөр тойргийн өөр гишүүн дээр холбоотой видео бичлэгийн тухай асуудал юм бэл. Аудио бичлэгийн хувьд цагдаа тэрийг үнэн зөвийг тогтоохгүй. Цагдаа харин тогтоож өгдөг шүүхийн шинжилгээний алба гэж байдаг юм аа. Тэгэхээр энэ бол их маш ностой хэрэг учраас цаанаасаа маш олон авилгын их усүр илэрч багддаг байгаа учраас авилгатай төвцөх газар, прокурор, тагнуулын газар арчилсан намаас албан ёсоор өгсөн байгаа.
ийм юм болсон гэдгийг нийслэлийн манын дарга сандуу нотлоод байдаг. Яригдсан гэдгийг нотолж байдаг. Бичлэгээ харин яаж алдсан тухайга эзнээ олно гэдэг ийм л зүйл ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол итгэх би бол итгэж байгаа энийг бол учрыг олох ёстой. Нийт хэдэн хүнээс хэдэн төгрөг аваад сонгуулийнхаа мөнгийг яаж усгаад яваад байгааг манай энэ хуулийн нэлтийн байгууллагууд нин даруй тогтоох ёстой. Сонгуулийн дараа ч гэсэн энэ ажил бол дуусах ёсгүй. 382 хүнийг халдсан байна. Ховдынхан бүх албанчлалаа хойрлцсон байна. За баярлалаа. Ийм нэрээр тогтоогдож байна энэ. Гавьяа дарга. За тэгэхээр иргэний зориг ногоо нам болвол төрийн албан хаагчдыг ажлаас нь халж сольж бужигнуулахыг үргэлж одоо эсрэг байдаг. Ийм байр суурь баримталж байгаа. Тэгэхээр ирэх барьж исэн улс төрийн намууд ер нь байнгын юм үйлдэл хийдэг л дээ. Одоо гендеч байна, гондооч байна. Одоо алийг гэж ярих уу? Хэдэн мянгаар нь одоо төрийн албан хаагчдыг халж сольж үндсэндээ Монгол төрийн ноён нуруу бол төрийн албан хаагчд юм. Тэгэхээр төрийн албан хаагчдын тогтвортой суурьшилтай одоо ахин дэвшиж бас нэг ирээдүйг харж тийм ээ. Ингэж явдаг ийм систем рүү оруулахгүй бол улс төрийн намуудын тогтоом болж дуусч байгааг бол бид хүн харж байгаа. Цаашдаа ч гэсэн засгийн газар байгуулах хэмжээнд очих намууд хамтарч байгуулна уу, дангаараа байгуулна уу, төрийн албан хаагчдаар бол ингэж тоглож, бужигнуулж болохгүй гэдэг ийм байр суурьтай байгаа. Ер нь өнөөгийн байдлаар ингээ харахад бол манай төрийн алба хааж байгаа нөхдүүд иргэддээ үйлчилгээ үзүүлнэ гэдэг үүрэг зорилгоо одоо умартсан байна. Төрийн албыг юу гэж ойлгосон бэ гэхээр хүнд суртал гаргана, чирэгдүүлнэ, хүлээн илгэнэ. Тэр үедээ хорон дарга жишээлбэл 30 би энэ хороонд амьдрдаг гэсэн тодорхойлт хийж ихэнд бол 30 минут хүнийг хүлээн илгэж байна. Ийм л төрийн алба өнөөдөр байж байгаа байхгүй юу? Энийг цэгцлэх ёстой юу? Ёстой. Зөв шудраг хүмүүс гарч цэгцлэх ёстой юу? Ёстой шүү дээ. Тийм учраас энэ дээр одоо бид бүхний гол барьж байгаа зарчим бол энэ 2016 оны 6 сарын 29-ний өдрийн сонгуулиар Монголын ард түмэн ийм тийм нам гэж туйлшрахгүйгээр тий багаар нь сонгоороо гэж туйлшрахгүйгээр нэг зөв охид хөвгүүдээ олноор нь шудраг хүмүүсээ олноор нь гаргаж ирээсэ. Ингээд 76-гийн олонх нь харин үндэсний иргэшгээ боддог, ард түмний иргэшгээ боддог ийм хүмүүс гараад ирэх юм бол төрийн албан хаагчдыг бужигнуулах бодлого бол таслагдана. Тийм учраас төрийн албаны хуулинд мерит зарчмыг оруулж төрийн албан хаагчд дахин дэвшдэг, ирээдүгээ хардаг, бас ахуй амьдралаа төлөвлөж чаддаг ийм систем рүү орохгүй бол үнэхээр Монголын төрийн албаар бол намууд тоглож дуусч байгааг бид хүн одоо харж байгаа. Тэгэхээр бие бинийгээ одоо муулаад яах вэ? Алдаагаа засах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүхний үр дүнд Монголын төрийн ноён нуруу баттай байж цаашдаа Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэх ийм олон төрийн албан хаагчдыг бид хүн харин дэмжиж, боожуулж, боловсруулж ажиллах ёстой гэсэн юм байр суурь байна. За баярлалаа. Тэгээд намын даргаанаас сүүлийн 1 минутыг үлдээ. Энэ иргэдүү хандсан гол ажил юу? Дүнэлтээ хэлнэ. Мэг оны их даргаас эхлэе. За тэгэхээр сонгуулийн сурталчилгааны ажил инхүү өндөрлөж байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны ажил бол урд өмнөх болж байсан сонгуулиудаас бас нэлийн өөр болж өндөрлөж байна гэж би жаахан харамсаж байгаа юм. Бид Монголын улс төрийг Монгол дотор бол бид нэр Дэлхийн банк, Японы элчин сайдын яам гэдэг энэ гадаадын харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлж байдаг энэ байгууллагуудаа улс төрийн сонгуульдаа улс төрийн зорилгоор татаж оруулж тэгээд дараа нь тэр байгууллагуудтайгаа хамтарч ажиллах харилцагт одоо бас нэлийн хүнд ийм нөхцөлийг үүсгэсэн сонгуулийн сурталчилгаа боллоо гэж би бол ингэж ойлгож байгаа. Тэгээ бие бинийгаа гүтгэх доромжлох явдал бол хэр хэмжээнээсээ хэтэрсэн. Манай нэг нэр дэвшигчийг Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны материалыг хийж байгаа студид 8 их усүрээс видео бичлэгийг одоо эвлүүлж хийсэн байна гэдэг цагдаагийн эцсийн шийдвэр гарсан байж байгаа. За бидний ярилцлагыг ч гэсэн одоо шалгаж байгаа гэдгийг бол сая би одит одоо бичиг байдлаар үзүүлээ. Монголын ард түмэн 4 жилд нэг удаа олгогддог энэ төрийн эрх барих эрхээ 4 жилийн ажиллаар нь дүгнэж саналаа өгөөрэй. 4 хоногийн сурчлагаанд бити автагдаарай гэдгийг би иргэдээсээ сонгогчдоосоо хүсэх байна. Иргэдээ сайн сайхныг хүсье. За баярлалаа. Таны. За сонгуулийн сурталчилгаа мөн хүч тэнцвэргүй байдалд явагдаж байгаа. Ардын намын нэр дэвшигчийн самбарын тоо гэхэд хэд дахин илүү байгаа. Миний тойрог дээр хүртэл тийм байгаа. Баянзүрхт өвөр дээр нэг залуу хэлсэн л дээ. Дөрвөлнгийнх нь сонгуульд очиж үзлээ гэдэг. Ардчилсан намынх дээр очихоор хийснээ ярьж гэн, хийх юмаа ярьж гэн. Ардын намынх дээр очихоор ардчилсан намын хийсэн болгоныг харлуулж гэн. Ерөөсөө хийх юмаач ярихгүй юм. Монгол ардын хувьсгал намынх дээр очисон алийг муулж гин гэж. За нөгөө бусад улсууд дээр очиход Чингисийн тухай л яриад гин гэж.
Тэгээ энэ шог юм шиг боловч одоо намуудын сонгуульд хандж байгаа байдлыг илэрхийлж байгаа. Төрийн албан агчтай бүгдийн шахуу халаад 60 тэрбум төгрөг цуглуулад тэр нь одоо сонгуулийн ерөнхийлөгч тогтоож өгсөн мөнгнөөс 15 дахин илүү шүү. Тэгээ ийм улсад нөхцөл бол шудраг өрсөлдөх боломж байхгүй. Хийсэн юм ярья, хийх юм ярья. Сайн малчин, сайн оюутан, сайн хашаа энэ маш олон хөтөлбөрүүд бол ард түмнээсээ дэмжлэг авч байна. Ийм юм ярихын оронд л одоо төрийн албан агчдыг халах тухай, яаж мөнгө босгох тухай, авилгалын тухай ярьсаар байтал чинь За баярлалаа. сонгуул дууслаа. За эрхэм монголчуудаа, эрхэм сонгогчдоо ахын дүүсээ энэ сонгуулийн сурчлагын шат өндөрлөхийн цаг мөчид та бүхэндээ хандж байгаадаа баяртай байна. Тэгээ сонгуулийн кампанид ажил үнэхээр хүч тэнцвэргүй тулаанд өрнөлөө. За манай иргэний зориг ногоо номын хувьд сонгуульд орох хэсэг нь тодорхойгүй, нэр дэвших хэсэг нь тодорхойгүй. Сонгогчид нэр дэвшигч нар 6 сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж байхад манайтай холбоотой шийдвэр одоо 6 сарын 6-нд гарч явах жишээний ийм хүч тэнцвэргүй тулаанд бид хүн орж ямар ч байсан өөрсдийн бодлого зорилтоо ард түмэндээ хүргэж чадсан гэж бодож байна. Тэгэхээр бид хүн энэ сонгуульд төрөө засаж түмнээ тэтгэнэ гэсэн үрээтэй оролцож байгаа. Өнөөдөр Монгол оронд асар их олон бэрхшээл байна. Магадгүй хүн болгоны өмнө уул аваа шиг том бэрхшээл байж болно. Гэхдээ тэрний цаана далай шиг жаргал бас хүлээж байгаа. Тэр далай шиг жаргалыг бий болгохын тулд өнөөдөр төрөө засъя. Тэгээ манай ард иргэд ярьдаг. Дээрээ суудлаа болвол доороо аяндаа гүйдлээ болно гэж. Доороо маш олон асуудал байна. Тэгэхээр дээрээ зөв суудлаа болъё. Дээрээ зөв суудлаа болохын тулд Монголын төрд зөв шудраг ийм хүмүүсийг олноор нь уухайлан дэмжиж гарах цаг ирсэн байна. Ингээд сонгогчдоо баярлалаа. Та бүхэнд За баярлалаа. За ингээд сонгуул маань дуусч байна. Өндөрлж байна. Тэгвэл амьдрал цаашаа үргэлжлэнэ. Бид өнөөдөр хэн нэгэн хүний дайж шүүмжлэхийг бодсонгүй. Зөвхөн буруу үйлдэлийг шууд хэлж сурах хэрэгтэй. Энэ бол буруу. Энэ алдагаа зас гэж. Тэгж сонгогчд маань хүлээж авсан байхаа гэж бодож байна. Монгол ардын хувьсгалдаа бол энэ сонгуульд орохдоо дандаа хийх юмаа ярьсан. Ардын намын, ардчилсан намын мөрийн хөтөлбөртэй харьцуулж ярьсан. Бид жишээлбэл оюутны сургуулийн төлбөрийг төрөөс даадаг тэр тогтолцоор үе шаттайгаар шилжиж гэж. Ардын намын хүмүүс маань, ардчилсан намын хүмүүс маань зээлээр сурья гэж ингэж ярьж байгаа. Бид орон сууцгүй айл өрхөө орон сууцтай болгоё. Бас энийг үн төлбөргүй хийя. Энэ тогтолцоор шилжиж гэж ингэж ярьж байсан. Ардын нам ардчилсан намын маань яг адилхан зээлээр орон сууцтай болгоё гэж ярьж байгаа. Бид мөрийн хөтөлбөрөөр уралдсан. Мөрийн хөтөлбөр өөрөө сонгогчийн амьдралыг тодорхойлно. Түүнээс өндөр намхан хүн, эмэгтэй эрэгтэй хүн, шар хар хүн гэсэн ийм уралдаан байхгүй. Айл нам хамгийн сайн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байна. Тэрийг сонгогч та минь өөрөө хожоороо. Нэр дэвшиж хожиж болохгүй шүү. Та өөрөө сайн судалж мөрийн хөтөлбөр судалж байгаа. За бидний сурчлагын хуулийн хугацаа өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай. Баярлалаа.